Энэ хүчээр бүгдээр тогтмол гүйдэл ба түүнтэй холбоотой хуулиудын тодорхой ойлголттой болж явна. Ингээд цөмөөрөө хичээлээ дамжуулагчийн тухай яриад эхлэе. Дамжуулагч болон тусгаарлагч гэж хоёр байдгаа гэдгийг өмнөх бид нар бүлэг сэдвээр үзсэн байгаа. Дамжуулагч юугаар онцлогтой юм бэ? Цахилгаан гүйдлийг, цахилгаан цэнгийг дамжуулдгаар онцлогтой. Тэгвэл бүгдээрээ жишээ болгоод нэг зэсийг аваад үзье. Зэсийг ойртуулаад харах юм бол зэсийн атомууд нь дараах байдлаар хоорондоо холбогдсон байдаг. За энийг одоо жишээлбэл нэг атом байлаа гэж бодъё. Голд нь юу байх ёстой? Цөм байх ёстой. Цөмөө тойроод тодорхой энергийн түвшнүүд буюу тэр энергийн түвшин дээр электронууд эргэлдэж байдаг тийм ээ. Тэгэхээр хамгийн гадна талынх нь одоо тэр орбит дээр байгаа нэг электроныг аваад үзье. Ийм байлаа гэж бодъё. За яг энэ электрон надад хэрэг болно. Юунд хэрэг болох вэ гэхээр хоёр атомыг хооронд наалдуулахад хэрэг болно. За ингээд багшин зурчээ. Энэ хоёр атомыг яаж наалдуулж болох вэ гэвэл энэ электроны тусламжтайгаар ингээд дундын өмч болох байдлаар наалдуулж болно. За энэ бол цөмийг харуулж байгаа шүү. Энэ цөм. Нөгөө талд нь ч гэсэн энэ атомын цөм байх нь ойлгомжтой. Ингээд холбогчсныхаа дараа энэ голд байгаа дундын өмч электрон маань хэрхэх вэ гэвэл сул чөлөөтэй хөдлөөд эхэлнэ. Тийм учраас бүгдээрээ энэ электроныг чөлөөт электрон гэж нэрлэнэ. Чөлөөт электрон. За энэ чөлөөт электрон маань атомын нэг хамгийн гадна талын одоо тэр давхаргын электрон байсан тийм үү? Атомоос салаад явчихаар өнөөх атом маань юу болж хувирах вэ гэвэл протоныхын тоон илүү буюу эерэг цэнигийн илүүдэлтэй эерэг ион болж хувирах нь байна. Эерэг ион болж хувирах нэ атом маань. За ингээ харъя. Тэгвэл энэ чөлөөт электрон маань өөрөө атомуудын одоо хоорондор чөлөөтэй хөдлөх ийм шин чанартай байдаг бөгөөд атомоо бүгдээрээ эргээд харах юм бол энэ одоо дэлгэцэн дээр зурцсан байгаа хоёр атомнаас нэлээд олон байгаа хэдэн сая жива дүнчүүр байгаа гэж бодоход эдгээр нь хоорондоо нийлж явсаар байгаа тодорхой бүтцийг бий болгодог байна. Тэр бүтцийг харах юм бол ямар дүр төрхтэй байх вэ гэвэл эмх цэгцтэй, эрэмб дараалалтай, тэгш хэмт үейлэх зүй тогтолтой байдаг байна. Тэгвэл ингэж олон үгээр хэлж явахын оронд ганцхан үгээр бүгдээрээ зангидаад хэлвэл тэр маань кристалл бүтцтэй болдог байна. Кристалл буюу талст бүтэц байдаг байна. Кристалл буюу талст бүтцийг бүгдээрээ загварчлах юм бол оронд тор гэсэн загварчлалын хэлбэрийг ашигладаг байна. За оронд тор бол энэ доор харуулсан байгаа энэ загварчлалын хэлбэр. За тэгвэл оронд тор гэдэг нь маань өөрөө кристалл бүтцийн загвар байх нэ гэд бүгдээрээ ойлгочихъя. Энэ оронд тор дээр юу байх вэ? Оронд тор дотрыг бүгдээрээ харах юм бол зангилаан дээр нь байгаа ийм ягаан бөөмс байгаад байна. Эдгээр ягаан бөөмс гэсэн үг. Энэ ягаан бөөмс нь юу юм бэ гэхээр өнөөх электроныгоо алдчихсан эерэг ионууд маань юм аа. За энэ шарууд юу юм бэ гэвэл атомыгаа хаяад явчихсан байгаа өнөөх чөлөөт электронууд бөгөөд эдгээр чөлөөт электронууд нь оронд тор дотор энэ эерэг ионуудын завсар чөлөөтэй хөдлөх ийм боломжтой байдаг байна. За ингээд эерэг ионууд маань хаана орших вэ гэвэл оронд торын зангилаан дээр буюу эдгээрийг бүгдээрээ зангилаа гэж нэрийдэх нь байна. Харин энэ чөлөөт электронууд нь тэдгээрийн завсраар чөлөөтэй хөдлөх нь байна. За яг ийм чөлөөтэй хөдлөх ямар нэгэн зүйл дайчлагдаж чадах ийм бөөмтөө одоо байгаа учраас металл маань өөрөө нэг төрлийн дамжуулагч болдог байна. Тэгэхээр эдгээрээр ажил хийлгүүлэх гэдэг гэсэн санааг энд бүгдээрээ бас харж болно. Харин дамжуулагчийг бүгдээрээ тэжээлж залгах юм бол юу болох вэ гэж асуусан байна. За тэжээлж залгая. Тухайлбал энд ингээд нэг юм батарей аваачаад залгачих. Ийм. За аль тал нь энэ тал нь эерэг, энэ тал нь сөрөг байлаа гэж бодъё. Ингээд залгачих. Тэгэх юм бол энэ тал нь эерэг, энэ тал нь ерөнхийдөө сөрөг ийм туйлтай болох нэ. За ийм болоод ирэхээр энэ юуг санагдуулж байна гэвэл конденсатор луга адил эерэг ба сөргөөр цэнэглэгдсэн хоёр хавтан мэт харагдаад байгааз. Яг тэр төсөөллийг аваад энэ эергээс гарсан сөрөг рүү чиглэсэн, сөрөг дээр төгссөн ийм цахилгаан орон тухайн дамжуулагч дотор бий болдог байхын түүний хүчлэгийг бүгдээрээ И гэж тавьчихъя. Мөн тухайн дамжуулагч дотор юу байгаа вэ гэхээр зангилааны завсраар сул чөлөөтэй хөдөлж байгаа электронууд байгаад байгаа тий. За электронуудыг дараах байдлаар багш нь харуулчих. Ингээд чөлөөт электронууд сул сайхан ингээд байж илаа гэж бодъё. Эдгээр нь дандаа сөрөг цэнэгтэй. Сөрөг цэнэгтэй альва цэнэг хаашаага хөдөлдөг вэ гэвэл тухайн цахилгаан орныхоо эсрэг чиглэлд хөдөлдөг. За энийг бүгдээр өнгөрсөн хичээл дээрээс мэдж байгаа. Цахилгаан орон баруун гараас зүүн тийшээ чиглэж байгаа бол эдгээр нь нэг нэгээрээ ингэж хөдлөх нь байна гэсэн
үг. За тэгвэл эдгээр нь ерөнхийдөө сөрөг туйлаас эрэг туйл руу явах нь байна. Ингээ харж бүгдээр. За нэгдүгээрт энэ. За тэр дээдлэгийг нь уншия. Тэжээл залгахад дамжуулагч дотор цахилгаан уран үүсч электронууд эрэг туйлын зүг журамлагдсан хөдөлгөөнд орно гэсэн байна. Энэ журамлагдсан хөдөлгөөнийг юу гэж нэрлэх вэ? За удахгүй үүний тухай бүгдээрээ ярих болно. За энийг түр зүр арилгах чи та бүхэн маань ойлгосон байх гэж найдаа. За тэгвэл энд ганцхан электрон зураад бүгдээрээ түүний чиглэлийг баруун гар тийшээгээ байсан ингээд тавьчих. Ийшээ уурсаж байгаа. Энэ электрон байна. Энэ доор нэг тодорхойлт өгсөн байна. Дамжуулагчийн хөндлөн огтлоор нэгж хугацаанд өнгөрөх цэнгийн хэмжээг гүйдлийн хүч гинэ гэсэн байна. Дамжуулагчийн хөндлөн огтлоор хатан сүүхийн ямыг дээрээс нь барьж байгаа яг заа зураар ингээд уртааш нь тавьж байгаа дээрээс нь бүгдээрээ хөндлөнгөөр нь огтлох юм бол урдаас нь харах юм бол тойрог шиг харагдана. За тэр тойргийг бүгдээрээ хөндлөн огтол юм аа. Буюу одоо жишээлбэл энэ жишээн дээр энэ талбай маань хөндлөн огтлыг бий болгоно. За энэ маань хөндлөн огтлыг харуулах нь байна. Энэ хөндлөн огтлоор буюу энэ талбайгаар нэгж хугацаанд өнгөрөх цэнгийн хэмжээ. Буюу энэ хөндлөн огтлоор за нөгөө талд нь бүгдээрээ зуръя. Ашиглах гад энэ нөгөө нэгж хугацаанд ямар хэмжээний цэнийг урсан өнгөрж байгаа юм бэ гэдэг тэр хэмжигдэхүүнийг бүгдээрээ гүйдлийн хүч гэсэн энэ ойлголтоор илэрхийлэх нь байна. За тэгвэл энд нэг юм хит хитийн зүйлс яригдчихлаа. Тэдгээр маань юу гэхээр нэгж хугацаа гэж яригдлаа, цэнгийн хэмжээ гэж яригдлаа, ингээд гүйдлийн хүч яригдлаа. Гүйдлийн хүчийг А үсгээр тэмдэглэдэг. Нэгж хугацаанд хөндлөн огтлоор урсан өнгөрөх цэнгийн хэмжээгээд Q хуваах нь T гэж болдог байх нэ. А тэнцүү Q хуваах нь T. Энэ маань миний гүйдлийн хүч байх нь. Гүйдлийн хүч. Гүйдлийн хүчний нэгж нь юу вэ? Q хуваах нь T. Q-гийн буюу цэнгийн нэгж маань өөрөө кулон, T-гийн нэгж маань секунд C системд кулоныг секундэд хуваах юм бол 1 кулоныг аваачаад 1 секундэд хуваах юм бол шин нэгж гарч ирдэг бахан тэр маань ампер гэдэг нэгж гарч ирдэг бөгөөд түүнийг А үсгээр богиносгож харуулнаа. Гүйдлийн хүчний тухай ойлголтыг бүгдээрээ өөр юм болгоод авлаа. За нөгөө тэгүр нэг сонирхолтой зүйл байна. Гүйдлийн хүчний чиглэл гэдэг ойлголт байдаг. Гүйдлийн хүчний чиглэлийг энэ доор бичсэн байгаачлан гүйдлийн чиглэлийг эрэг цэнгийн хөдөлгөөний чиглэлээр тохиролцсон байна гэсэн байна. За энэ ямар учиртай юм бэ? Цахилгааны сургаалын ихэнх үеэсээ ингээд гүйдлийн чиглэлийг ингэж тодорхойлсон байна. Электронууд зүүнээс гараад баруун гар тийшээ явж байгаа. Яагаад? Энд хасах туйл нөгөө тал дээр нь нэмэх туйл байсан. За тэгээд энэ дотор юу үүссэн бэ гэвэл цахилгаан орон бий болсон байгаа. Тэр маань таанаас хаашаага үүсэх вэ гэвэл энэ чиглэлд үүсэж байгаа. Ингээд үүний эсрэг чиглэлд хүч үйлчлэх учраас электронууд маань хасахаас нэмэх рүү явж байгаа. За маш энгийнээр бүгдээрээ нэмэхэд татагдж байна гэдээ ойлгоч. Гэхдээ гүйдлийн хүчний чиглэл гэдэг өөр нэг чиглэл бий. Тэр маань электронны хөдөлгөөний эсрэг чиглэл рүү байдаг. Электронны хөдөлгөөний эсрэг чиглэл рүү. За энэ маань гүйдлийн хүчний чиглэл байх нь. Хэрвээ электрон баруунаас зүүн тийш явж исэн бол зүүнээс баруун тийшээ гүйдлийн хүч яг эсрэг тохиолдолд ч гэсэн биелнэ гэсэн санааг нь илэрхийлнэ. За энэ яагаад юм бэ гэхээр түүхийн их сурвалжтай холбоотой, түүхтэй холбоотой цахилгааны сургаалын ихэнх үеэс анханасаа энэ одоо гүйдэл гэж зүйлийг, гүйдлийн хүч гэж зүйлийг ийшээгээ урснаа гэдээ авсан байна. Хаанаас гараад хаашаага вэ гэвэл эргээс гараад сөрөг рүү урсдаг электронны хөдөлгөөний эсрэгээгээд авсантай холбоотой байх нэ. За энэ зурган дээр 12-1 дээр харуулсанчлан электронуудын хөдөлгөөн бол ер нь энэ сөрөг туйл байгаа. Хасах туйл гэж. Энэ нэмэх туйл байгаа. Хасахаас гараад нэмэх рүү ингэж явж байгаа бол гүйдлийн хүчний чиглэл маань яг үүний эсрэг чиглэлд нэмэхээс гараад хасах дээр одоо төгсөх байдлаар бүгдээрээ түүнийг авах нэ. Энэ маань гүйдлийн чиглэл, нөгөөх нь электронуудын чиглэл байх. За энийг ойлгосон байх гэж найдаа.